За hi guys. За тэгээд сонь сайхан юу байцгаа ойрхон завгүй. Тэний сонь дотгошоогоо байла би. Сонь. Люфи хай юм. Энэ их өчтөр өмөлсөн. Энэ өчтөр годонгийн мах идээд амар хийцэн сая годонгийн махнаас. Тэгээд ясын идсэн. Яс мах ян зан. Тэгээ шүн сайхангаар бөөлцсөн чинь нэл яс байсан. Жижигэн яснууд. Тэгээд пологцсон байна. Одоо чи яхиж идэхгүй шүү тэр яснаас. Тэгээд орон дээр унтчихсан ахгүй юу? Хөлн дор. Тэгээ бөөдлөө тэг бид очиж сэрээд. Одоо би кофег ээж авчаад гарлаа. Наар амар хурж байна. Би ингээ юу игээд байгааг нь мэддэхгүй дээ ингээ амар ядраад байгаа. Өө гэртээ хараад хүүхдээ хараад ээж байгаа шүү дээ үүндээ. Сүмэртлээ ядраад байна. Илүү бас би оч кофе гоё. Тэгээ ер нь биш дээ. Намайг влог хийхэд эсвэл нөгөө инстаграмын чат матуудаар зөндөө ээж нар эмэгтэйчүүд намайг юм төрсний дараах сэтгэл гутралд орсон уу гэж аюух асуудаг байсан аахгүй юу. Тэгээ би тэр үед чи өрөөсөө ороогүй байсан. Юу сэтгэл гутрал юу юм уу гэж амар томордог байсан аахгүй юу. Гэтэ мэдгүй байна гэл. Тэгээд яг төрсний дараа тийм байдаг юм байна. Төрсний дараа нөгөө нэг нойргүй цэнтргээ ядарч л байгаа болохоос тийм сэтгэл гутрал бол байхгүй заяа. Одоо ингээд удахгүй нэг нас хүрэх чинь цэцэрлэг сургуульд орно. За тэгээ өглөөгөө влогийн эхлэлээ хэдүүлээ гэж гутран үзэлтэй эхлээд яах вэ? Тэгээд тэгж жагаад би нэг ярих бах. Тэгээ үй би жоохон итгэвтэй, итгэхгүй байгаад ойлгохоор. Цаашаа энэ одоо балконоор гарч ирдэг болсон. Яа. Хей чихнэх. Начи юу штэ мэгтэй. Хей. Зэг бит хоёр өдрийн унтлагнаас орж ирээд хоол идчихэд байж гин. Тэгээд нэгүнэд ямар гутал авсныг харцгаая. Энэ Шведийн Кават гэдэг брэндээс хүүхдийн гутлын брэнд юм байлээ. Тэгээд хүүхд чинь анх удаа хөлд орох гэж байгаа. Алхаж сурах гэж байгаа бол энэ гутлыг хүмүүс ер нь аягүй зөвлөд юм байлээ. Тэгээ би нэг юм сандал шиг юм авсан. 100 өмсчхөөр салхи мэл гурчхоор тэгээд энэ нөгөө нэг шагаанаас дээш хүртэл юм хамгаалттай болохоор анх ингэж алхаж сурж байгаа хүүхдүүд шагаа магаага ингэж бултаж өвдгөх баг байдаг гинэ. Тэгээд ингэж эндээ айгүй юу мэрэгсэн гутлын брэнд гэж байна. Тэгээд энийг нэгүнэд өмсүүлсэн чинь бүр нэг хөлөө ингэ тийчээд өмсөхгүй байсан. Хоёр дахь нь болохоор зүгээр бас нэг гангарааны гутал. Ер нь ингээ гадуур хүүхдүүд ингээ би анзаараад байсан чи бүгд юм гуталтай байсан. Тэг манай хүүхд ганцаархан гуталгүй аймартай яваад лээ. Тэгээд тэр гангарааны гутал гэдэг нэг юм айдтайс юм гутлыг авсан. Надад нэг юм цэнхэр байдээ. Тэг бит хоёр хослох гээд юм гутал авсан. За одоо нэг гутал өмсөөл сурахгүй бол манай бас уурлаад лээ шүү. Тэгээд би сая нөгөө нэг Instagram TikTok-оор явуулсан шүү дээ. Rice mochi cake гэдэг. Тэрийг хийж үзсэн. Тэгээд юу болох нь харжлаа. Тэгээ би бүр амар залах үрээд байна. Хоол хийсэн. Ямар ч ид хүсэл байхгүй. Ингээд халуун болохоор хүн юу нийтх мэд хүсэлгүй болчихсон юм амар сонь. Амл сангаад байна. Тэ? Энэ доор нэг хараад зогсоод. Là, il faut que je m'occupe de la lessive, de la vaisselle, de la viande. J'ai acheté ça. C'est ça. Vous levez tout de suite, vous lavez votre cul, la vaisselle, tout. On t'a photo d'aide. Ah oui, voilà, ça va l'iPad de ma mère. Ma mère, des fois, je la comprends, mais cover. Donc c'est quoi le concept? Donc il y a des différences. C'est quelqu'un un peu perdu. Non mais attends maman, c'est quoi le but? Би энийг амсгах. Эрүүл мөв чигээд байгаа ш. Ямар гоё. Гоё юм байна. Йогурттай, манготой. Тэгээд юм rice paper. Бэмэ сонио амдагт багсан ч гоё юм байна. Наач юу вэ? Шоколадтай.
Өөрөөр арай удаан байх утгатай. Йогурт нөгөө нэг хөлдөө баг зайлмш болоод. Гэтэ гоё байна. Жохоо амтгүй л юм байна. Үнэхээр л эрүүл мөвчи. За манайхаа одоо 8:35 болж байна. Би өөр унтахаар шийдлээ нэг үнэтэй зүг. Тэгэхээр өнөөдөр айгүй тийм ядралцтай тийм амар даун доошогоо болсон өдөр байлаа гэх юм. Доошоо гэж боддог. Жохон тийм хүл өдөр байлаа. За тэгээ би танад өдөр ярьжсэн шүү дээ би жоох ингээд сэтгэлээр гутраад байгаа юм шиг байгаа юм. Энэ үгийг ингээ хэлэхээр айгүй инээдтэй санагдаад байгаа байхгүй надад. Яа тэгэл надаа ингээд бүх юм зүгээр байгаа заа миний. Бүх юм зүгээр байгаа. Миний эргэн тойронд байгаа бүх юм зүгээр байгаа. Одоо зөвхөн миний л асуудал надад айгүй хэцүү санагдаад ихсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо хүүгээ цэцэрлэг товчны дараа би юу хийх вэ? Би ажил олж хийх үү? Эсвэл би өөрөө нэг юм зориглоод хийх үү? Гэх мэтлэн зүйлүүд одоо жоохон одоо хүүхдээ бодоол тэ хүүхдээ арчлаад хүүхдээ өсгөх ёстой гэдэг байсан чинь одоо нөгөө гинт жихэн бодит амьдрал руу ороод нөгөө ээж гэдэг юм бөмбөлөг үйл тэрнээсээ гараад би яах вэ гэдэг тэр асуулт надад ингээд сүүлийн хэдэн сарын өмнө орж ирсэн заяа. Тэг ингээл би яг нь би ингээд надад харагддаггүй л те ингээд энэ хүн санаа зовж юм да энэ хүн ингээд те ядарсан гутарсан байна да гэд харагддаггүй л те яад бол юуроос харуулахыг хүсдэггүй. Тийм болохоор ингээд хүмүүс намайг өө энэ юу ч боддгүй ингээд энийгээл явж идэм авч идэг гэж боддог гэж магадгүй. Гэтэ дотроо бол цаа чинь бүр ингэж байна шүү дээ. Тэгээ ер нь л бол би ямар ч нөхцөл байдал тайван байхыг хичээдэг. Зөв бодолтой сайн бодож ер нь хэлэх үгтэй хийх зүйлээ айгүй тэгж боддог, хүлээдэг. Тэгтээ бас миний бас нэг юм муу туршил байна. Би амар мөрөөдөмт юм байхгүй юу? Тэг ингээл мөрөөдөх туртай. Тэгээ юмыг айгүй их эерэг зөв талаас нь айгүй харах туртай. Тэгсэн мөртлөө ингээд үйлдэл хийх дээрээ би жоох ингээд айгаад нэг урагшилж өгдөггүй ганцаардаа ч юм уу ингээд гатцсан байгаад байдаг. Нэг ихлүүлчих юм бол цаа чинь бүр ингээд шууд чигээрээ байхгүй болно. Юу дээр улаан улбар шар юу ногоон гэлтэй тэднийг харахгүйгээр ингэж явдаг байхгүй. Гэтэ одоо жоохон хэрэгэлцээл битв. Юу юмэр ч юм дэ битгүй би бүр өөрсөлд юу яриад байгаа ч ойлгохгүй юм заяа. Тэгтээ ингээд жирэмсний эхний хэдэн сар бол надад юу ч байгаагүй. Би ингээд айгүй аз жаргалтай хүүхдээ хараад хүүхдээ өсгөөд ингээд хаж байгаа бүх үйлдэл нь айгүй хөөрхөн харагдаад тэ ерөөс ингээд гадны ертөнц тэр юм ерөөсөө би тоодохгүйсэн. Одоо тэгээ нэг он сар тэ явж гин цаг хугацаа явж гин хүүхд удахгүй цэцэрлэгт орно. Энд хүүхдүүдийг нэг насаас нь хойш цэцэрлэгт явж болдго юм байлээ. Цэцэрлэгийн төлбөр ээж аав хоёулаа ажилдаа байж хүүхдийн цэцэрлэгт бүтэн цагаар аавна гэх мэтлэн зүйл ингээл тэрийг бодоол тэгэл за би яг дуртай юу хиймээр ямар ажил хиймээр чи мэрэгчлэрээ явах уу үгүй. Тэр бол үгүй гэж гарчсан заяа. За тэгвэл чи өөр ажил хиймээр байвал окей яа болохгүй гэж. Гэхдээ би тэрэнд нэг дуртай биш. Чиний хиймээр байна гэвэл би тийм хиймээр. Гэхдээ би тэрэнд ямар ч тийм юу байхгүй. Одоо experience гэдэг нь шүү дээ. Туршлага. Тэгээл нэг тийм гацааны байдалтай. Нөгөө модель хийн гэдэг чинь миний хувьд бараг худлаа болсон шүү дээ. Тэр чинь би бүтэн цагийн ажил хийж болохгүй. Би ингээд хүүхдээ харж явах зур надад зөндөө Парис агентаас ажлууд орж ирсэн. Гэхдээ би хүүхдээ орхиж явж болохгүй. Аваа явсан ч манай хүүхдийг тэнд харах хүн байхгүй. Тийм болохоор би нэг хэсэг ингээд хүүхдээ одоо нөгөө mom leave гэдэг дээ шүү дээ. Үгүй тэрнээсээ гартлаа би ингээд юм хийж чадахгүй байна гэж хэлсэн аахгүй юу? Стокгольмд бол яг тэгэл болно л тоо. Харгалал хийн л дээ. Гэхдээ Стокгольмд бол одоо нэг beauty гоо сайхны ажил орж ирдэггүй. Болохоор би тэрийг ингэж яг хажууд шиг тавьсан байгаа. За нэг тиймэрхүү байна. Тэгээд өөрөө багтах. Одоо араас нь серум энтрээд үргэлж шууд үнэтэй. Бас жоохон тотгошоогоо төрлийн хүн болохоор би энийг нэг хүмүүст яриад байдаггүй. Ээжтэй гэрээ хөндөж тэр нэг юм өөрийнхөө асуудлыг яриад байдаггүй гэх юм. Миний асуудал юм чинь би өөрөө тэрийг ингэ шийдэх ёстой
гэж бодоод байхгүй. Тэгээ нэг хүмүүс сэтгэл зүйч энэ төргээ яриад ахаар би надад өрөөс хэрэггүй би хүнд ингээ ярьлаа ч гэсэн ингээд надад нөлөөлөхгүй юм санагддаг гэх юм уу. Тэгээд өөртөө л ажиллах хэрэгтэй юм санагддаг. Өөрийнхөө дадал зуршлыг солих ч юм уу те. Тэгж тэднээс би ингээл төвлөртөө ярина, ингээл тэг гэрийнхэнтэйгээ ярина. Тэг ингээ яриад байгаа мөртлөө тэр зүйлийг хийх хүн бол би өөрөө штэ яг үнэндээ. Тэрнээс хинч миний төлөө миний асуудлыг шийдэж өгөхгүй штэ. Ер нь ямар ч хүн байсан тийм л дээ. Бид өөртөө л байцаалж хийхгүй бол. Хэрвээ та нар одоо надаас энэ асуултыг асуувал би нэгэн жирэмсний хойно мэддэг юм байна гэж хэлэх юм байна. Гэхдээ ээж болгон эмэгтэй хүн болгонд өөр байдаг баха. Өөр үед мэдэгддэг байж магадгүй. Зарим нь болохоор яг жирэмсэн байх үедээ, зарим нь болохоор төрснийхаа дараа ч юм уу. Зарим нь нэгэн хойно ч юм уу мэдгүй. Гэхдээ би ингээ өөрийгөө амар зэмлдэг зэ ингээл амар арчаагүй ингээ бүх юм ингээ болж яхад ингээ өөрөө л ингээл болохгүй юм санагддаг зэ ингээ энэ тэр ямар ч асуудал стресс байхгүй байх чинь л би ингээл өөрөө ингээл хэцүү юм шиг бодоол заяа. Тэгэхдээ ингээд сошиалаар өөр ээждэг харахаар заяа ингээд 2 3 хүүхэдтэй ч юм уу эсвэл анх төрсөн ч юм уу Сүмөртлэн ингээл хажуугаар нь сураал ажиллаад бизнес хийгээл тэг ингээл амар завгүй гоё өөрийгөө авч явдаг. Эмэгтэй ээжүүдийг би зөндөө харсан. Тэгээ би ингээ өөрийгөө харж би одоо ингээ юу хийх таах юм бэ гэж боддог хаяа. Тэгэж өөрийгөө зэмлэх үед бол үе гарч ирж байна одоо. The next day. За манайхаа би гоё гадуур тэний явж исэн чинь Thailand Food Festival гэдэг газар үрээд ирлээ. Өөр Thailand-ыг битээр ойр санаад исэн чи араа. Зүгээр энэ тэргээр Thailand юм даа. Гэхдээ Thailand нэг зүйл харьцуулбал маш үнэтэй. Би сая эндээс нэг папая салат, манго, sticky rice, тэгээд юу лээ? Нэг бан, тэгээд манго сагу гэдэг нэг авсан чинь 400 грамм бас. Таиланд энэ өсрөл 150 грамм болох заяа. Одоо тэгээд төгөлдөр нэг падтай яваас авах гоо явсан би. Сая ажлынхан цагаар залгаад гараа дээр энэ гадаа чинь Таиланд ирсэн байна гэсэн чи цаатах ингээ гараад ирсэн. Тэгээд бид тээр цайгаа энд уух чинь. Тэгээд азар нэгүнээ сайхан унц чинь. Яса. Мастики райс гинэ. Паттай явсан. Ингээ 150 грамм. Миний бас юм 400 грамм авсан. Аха. Ингээд нэг Таиландд явж байхад бол нэг иймэрхүү хоолыг 150 кронд нэг баг 5-ыг аван тий. За папая сэтад ямар ахаарэ. Айна. За Викторийн нөгөө папая салаад бүр амар халуун ногоотой байна. Бараг идэд дуусч чинь падтай энэ байна. За манго sticky rice буюу манго сагу гэдэг юм даавлаа. Гоё л гарч ирдэг юм байна. Тэгээд бас нэг тийм Энийг дими авах шүү. Мин бан авсан. Ягаад? Энэ онцгой харагдаад. Чи хацтай. Utan jag kan Нью-Йорк пицца. fund det är sen jobb.
За манайха би та хэдэд нэг аюу гоё юм хэлэх гээд энэ бичлэгээ дүр зогсоочлоо. Cinnamon аппликейшнаас энэ зуны аюу гоё урамшуулыг зарласан байгаа маань. Бүхэл бүтэн 555 еврог авах тийм урамшуул байгаа. Яаж хожих вэ гэхлээрэ та Монгол руу Европын холбооны айл нэг улсаас Cinnamon аппликейшнийг ашиглаад мөнгөн гуйлга хийхэд л болно. Та тэгээд гуйлга хийх бүртээ энэ урамшуулд оролцох нэг эрхийг аавна. Хэр хугацаанд үргэлжлэх вэ гэхлээрэ 5 сарын 13-наас 6 сарын 13-ны хугацаанд буюу одоо 1 сарын хугацаанд үргэлжлэх юм байна. За тэгээд манайхан мөнгө шилжүүлээд тэгээд эрхээ ашиглаад 555 евроны эзэн болоорой. За тэгээ амжилт манайхаа бичлэгээ үргэлжлүүлээд үзцгээе. Анериди Cinnamon аппликейшндээ баярлалаа. Зарай минь өдөржин явсны эцэст одоо би нүүр арсаа цэвэрлээд унтах гэж байна. За тэгээд өнөөдөр нэг өөр шинэ зүйл туршиж үзье гэж бодлоо. Монголоос надад айгүй юм хөөрхөн пэкэж ирсэн, юм хөөрхөн илгээмж ирсэн. Тэгээд Proder Mongolia-да баярлаа. Энэ маск амар гоё. Хэрвээ та нар нэтээр харсан бол TikTok юм уу Instagram дээр явдсан шүү дээ. Ялангуяа хүмүүс ингээд олон цагийн нислэгээр онгоцоор нисэж байхдаа ингээд маск тавиад тэгээд баг ингээд 4-5 цагийн дараа буух төхөөд ирсэн чи тэр нь бүр ингээд цав цагаан болоод ямар ч тийм өнгөхгүй болоод амар гоё ингээд авсан чинь хэрсэн ингээд амар гоё булбараа зөөлөн гэрэлтэл нэг амар иймэрхүү TikTok-ноор явдсан шүү дээ. Энэ яг тэрийг болгодог маск заяа. Тэгээ өнөөдөр орой хэдүүлээ энийг тавьж үзье. Тэгээ маргааш ямар байх нь шалгая. Манайхаа би сая серум төрхэд бас крем төрхэд тэгээ маск төрчихлээ. Би амар харагдчихна. Тэгтээ бүр ингээд миний ингээд арьс энийг бүр ингээд угчаад ингээд сорж байгаа юм шиг мэдрэгдэж шин. За шүүн би ингэж бодсон юм. Тэгээ маргааш ямар болсон байгааг хэдүүлээ харцгаа. За hi guys, би камера мартаа гараад ирчлээ. Тэгээд уцаараа биччихье. Нэгүнэ бит хоёр нэг open preschool гэдэг юм руу явж гин. Тэгээд энэ Шведэд болохоор ийм нээлттэй сургууль гэх юм уу байдаг гинэ. Тэгээд хүүхдүүд ээж автайгаа очиод өглөөг өнгөрүүлж болдог. Тэгээд цэцэрлэгтэнд орохоос өмнө бэлддэг юм шиг байгаа. Тэгээд хүмүүс айгүй тийм явуулдаг гэж манай их бас тиймд явуулаач гэдээсэн. Тэгээд би бас жоохон дотгошоо үе маа тиймэрхүү юм руу явж чадахгүй. Зүгээр тоглоомын талбай, тоглоомын газрууд руу явдсан нэг үнэтэйс уг. Тэгээд удахгүй бас 9 сард юу нэг хэлэх юм чинь тийм юмд юу нь явж үзье гэж бодлоо. Тэгээд тийш нь одоо явчихна. За хай манайхаа бид хэд хөдөө ирсэн байна. Тэгээд өнөөдөр би зүгээр өдөржин гадуур амар бизи явж байгаад ирлээ. Өглөө нэг тэр цэцэрлэгт нь тоглуулаа. Битээ нэг 2 цаг байсан уу. Тэгээд сүлдээ нэг ядраад унтах гад уйлганаад байсан. Тэгээд юу нэг хөөрх юм байлээ. Тийм үед явуулах. За тэгээд жоохон байж байгаа. За тэгээд тэр цэцэрлэг нь зүгээр ингээд нээлттэй цэцэрлэг. Тэгээд дүүрэг болгонд байдаг гинэ. Тэгээд хүүхдийг одоо цэцэрлэгт орохоос өмнө бэлддэг цэцэрлэг гэж хэлж болох юм шиг байлээ. Яагаад гэвэл нэгээс доош настай эсвэл нэгээс 2 настай хүүхдүүдийн хооронд байдаг юм байна. Тэгээ зарим нь болохоор 9 сар тудахгүй цэцэрлэгт орно гэ, зарим нь болохоор цэцэрлэгийн очрыг хүлээж байгаа гэх мэтчлэн бас шалтгаанууд байдаг юм байна. Тэгээ айгүй хөөрхөн ингээд нэг давхар одоо тэр чигтээ ингээд хүүхдийн өрөө, хүүхдийн тоглоомнууд, хоол иддэг өрөө, галтойгоо гэд бүр бүх юм байлээ. Би нүунийг бичиж чадаагүй яад бол дандаа хүүхдүүд байгаадсан болохоор бас хамаагүй энийг хараа гэж бичээд байвал бас эвгүй штэ таагаад очичоод. Тэгээ битээр нь тийшээ бас нэгүнийг явуулъя гэж бодсон. Хүүхдүүдтэй тасаад тэгээд ингээд нэг тийм орчинд бас тасаад 9 сар цэцэрлэгтээ орвол гайгүй байх гэж бодож байна. За тэгчээ битээр яваад нэгүнээ бүр нам унтсан 2 цагаар унтсан заяа. Амар ядарсан юм шиг байл. Маргааш ээжийн төрсөн өдөр, нэгүнийг эмээгийн төрсөн өдөр 50 нас хүрч байгаа. Тэгээд торт захиалж авсан, шаар авсан, цэцэг авсан. Тэгээд одоохондоо өгөөгүй. Маргааш өглөөс эрэхтэн нэгүнийгээр бариулаад өгнө. За тэгээд влог доогцох байгаарай.
Өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе. Минь хүргэе. Баярлалаа. Хоёр удаа бүгсаага гот сэгэл нь шүү дээ. За би тэд өдржөнгөө явж хисэж эдсээр байгаа нэг гоё газар ирсэн байна. Ийм дээр үеийн машинууд ингээд үзэсгэлэн шиг байж идэм байна. Харуулах гээд зарж марж яахчгүй зүгээр ингээд чагсаад үзэсгэлэн идэм байна. Тэгээ энэ гоё машинуудыг харах гээд ирлээ. Айгуу ховор гоё машинууд байдаг гэж байна. Наа чи сүртэй машин байна да. Энийг одоо заруул хэдэд зарах бол Энэ ч амар өгдөө. Ягуар юм шиг. Ягуар. Хараа. Шевроле гэж байна. Шевроле гэж. 99 байх гэсэн чинь юу байна? Eagle байна. Сүртэй л юм байна. За тэгээ эмээ өнөр өөртөө ингэж ард нь сууж ийн. За Шведийн алдарт Volvo машин байна. За энэ чинь жинхэнэ Ferrari байна да. Porsche байна да. Ferrari юм уу Porsche юм уу? Нааца юу Mustang. Mustang гинэ. Би өөр айлмж биш юм байна. Энэ яагаад шинэ үеийн машин гараад ирв? Дээр үеийн машин харж исэн чинь. Энэ BMW одоо юу хийж явж байгаа? Энэ бас л ганган машин ба штэ. Энэ юу гэдэг машин вэ? Ямар нэ? Cadillac гинэ. За энэ өстө өөр хараа. Энэ өстө жинхэнэ дээр ирэн дөө те. Энэ юу гэдэг машин бэ? Mustang байна. Энэ Mustang-ууд яас их байх юм өнөөдөр? Энэ насны Mustang байна. Энэ талаараа энэ тал. Тэр асаг өөр машин байна. Цаана гэрэл хийдэг. Ингээд манай машиныг цуглуулах гэж ярьж болох гоё те. Гоё машин дандаа эмээ өвнөр машинаа гайхуулаад хүүхдүүд нас цуг ирсэн ингээ байж идэм бэ. Эдгээр одоо ингээ хооронд юу ярьд юм бол? Яа өвөгийн машинууд уу? Яасан ууртай нохоо манай л өфөрөө тарчин тэр. Зүгээр явчих чи те. Зэт. Яа энэ одоо Монголд явахгүй энэ ямар намхан машин бэ нараа? Юу вэ энэ? Опа гэдэг те. За энэ ямар машин энийг инэттэй юм. Цэтэй яаж явд юм бэ? Хэрэг. За хөөрхөл юм байна. Би нараа такси явж таараа тэр. Жижигхэн такси. Чекер. Нью-Йорк working кино минь андар гардаг таксинууд шүү дээ. Энэс хөөрхөн машин байна. Энэ нэр хүүхдийн машин шиг юм те. Сумын нэг юм нэрлээ. Сумын наадмаас нэг наагуурхал юм болчихсон. Чуудаа гэд. Гүчи ингээ наанасаа их гэж. За ингээд. Тэнийг Aha.
Här. Ser att det kommer som en hand. Ställ på tå. Jag ser att det är en knapp där med en hand. Не знаю. Då ska vi se. Den är ungefär 200 grader. Så ska det så? Wow. Och Ja, det är Энэ нөгөө